One, two, three, let's go. ажимсч байна. Сайн уу арай мэд тэгээд 5 дахь сарын маань челленж гүнгээ зураг авах челленж маань өнөөдөр шалгуулт маань эхэлж байна. За 5 дахь сарын хугацаанд маань 90 гаруй гүгчнэр гүнгээ зураг аваад 1000 гаруй зургуудыг өнөөдөр бидэд ингээ хэвлэлцэн энэ дээр ингээд тавьсан байна. За өнөөдрийн зургийг маань шалгуулах гад бидний дотны найз Батөргөл зурагчин одоо ингээ 3 дахь удаага зураг авч байгаа баримтат гэрэл зурагчин Батөргөл байгаа. За одоо өөрийгөө танилцуулж шүү дээ. За Батөргөл нөгөө гэрэл зурагчин. Одоо оюутан байгаа. Улаанбаатараас ирж байна гэсэн ихний подкаст эхлээд явж байгаа. Одоохондоо олон хүртэл болоогүй. Өөрчтэй өөр баг юм багтай. Мэргэжлийн санхүүч, онгоцны инженер, тэгээ сүүлд гэрэл зурагч болсон. Сүүлд гэрэл зэрэг санхүү сурч явахдаа гээ. Санхүү сурч явахдаа гэрэл зурагч болсон. За нэг үзэсгэлэнгүүд гадаг метросексуал, метрополитен бүрэлцэн үү? Өөр бас нэг утсан дээр нэг зураг байгаа тий. Хизлээгөө байгаа. Тий. За эхлэх үү? За тэгээ да. За энэ хин гинөө. Хоёр сонгож байгаа би бас нэг юм ярьж байна. За. Энэ челленжийг бороо яг шалгах хэрэгтэй. Тэгээд Бэлжид манай нэг ивент хийгч залуу ирчүүдийн оролцоо хийсэн гоо. Шижиг бороо эмэгтэй бас шалгаруулт хийсэн. Тэгээд эхний 3 байранд маань 3 эмэгтэй орчин болоод магадгүй 6 шилдэг актив шалгарна. Бороо эхний 3 байранд эмэгтэй орчин Даад зүйдэн хөрштэй. Тийм баха. Ингэж өнгөөр авч юм. Талбай яаж ингэж гардаг үлээ гэж би бодсон баг. Тэгсэн чинь Энэ ихэр аяж өгдөж хаана дүүлээ? Гадаа баг шүү. Токио баг шүү. Токио гэдэг үг. Японд байдаг. Тэгэлээ. Ингээд таригдсан зургуудаа Зала золушка. Өмнөгөө явах хаа. Зала золушка гэж. Гурав дахь юм л байна. Цэгийн очир хөө гэж нэг. Цэгийн очир гэдэг. Оо, наач нь Баатар олж өгөхгүй гээд. Энэ юу ямар төрлийн зураг гэлээ? неоклассизм. Неоклассизм аа. Неоклассизм үеийн барилгуудын зураг байна. Яг одоо энэ санхүү гэхлээр чинь байгалийн төв юм үзэн шүү дээ. Яг адилхан барилга байхгүй юу? Тийм. Төгссөн зургуул маань ах чинь нэ. Бараг өдөр болгон хүүхдээ яг нэг юм барилгуудын зургийг авчихгүйсэн. Бас сонирхол юм байлээ тийм. Тий, сонирхолтой. Өөр мэдрэмжтэй ч хамаа. Яаж жоохон хөр хэлэл судалгаатай л яваад шүү байна. Тийм. За манай энэ шамуулна. Хүмүүс яг өөр өөрсдийнх хамаатай явдаг. Хөшөөг авдаг. Хөшөөг бол би харж байгаагүй юм байна. Их нь 19. Харин ажилчтай биш үү? Тэс мохот дураараа юм шүү дээ би. Хүмүүсийн зургийг ярьж байгаа. Юус очихгүй. Тэр өөр нэг тийм муухай мэдрэмж. Ямар нэг тийм юм чи нэг дөрүүлэх ёстой юм чинь. Тэгээд гоё яаж авсан бол зүг авах юм юм уу тий. Тэ. Манай оргилчин мондөг зурагч өөрөө Интернеттэй. Энэ удаад 50 дээр үсэн яагаад боцоо 50-г энэ зургийг байх гэх. Угаасаа яахгүй юм чинь. Угаасаа таарахгүй. Тэ бас. Одоо хамт хараавч. Энэ өмнө гоё охин. Энэ бас өмнө. Яллаа. Яллаа.
давхар шүү дээ. Гоё л. Энэ бараг 4-3 сард авсан л зураг. 3 сард авсан зураг байна. Тийм 4-3 сард яг ингээд өстөө гойлж 5 сард очихлоо байхгүй болчихно. За. Энэ хөрчин 2 удаа хөвлөсөн зураг юм байна. Тий, 2 удаа хэлчих. Бас 1000 зураг ингээд дуртаад тавьчихад. Зураг авч. За, одоо 2 дугаар шат эхэлсэн байна. Хэдэн зураг юм? Хэдэн зураг юм? 1 2 3 4 10 12 зураг юм уу те? 12 хүний зургнуудыг сонголтоо их гэж байж байна. 13. Энэ ихтэй нэг хүн явах нь. Нэг зураг нь хэвлээгүй. Эсэн нарна Баатар Жоком Баатарын зураг. Батгахын зураг. Лавга Нямбатар. Энд тэгэхээр 13. Тийм. Дунд нь орсон. Заоло Золушка Инхойр Айш Чав. Альтрүүмийн залуугийн нэг зураг планик хийсэн. Тэр чинь аль зураг хураачлаа. Баттур. Тийм энэ. Энэ. Тийм байж. Бат. Энэ цаг Тур гандулга. зураг төв өгүүлнэ гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг ганц хоёр юм хэлчихвэл мэдээж зургийн тайлбар хийнэ гэдэг бол фото эссе бичиж чинь гэсэн үг дээ. Маш сайн. Гол нь зургаа сайн авдаг байх хэрэгтэй байна. Одоо жишээ нь Цэдэн балын хөшөө, за Цэдэн балын хөшөө гэж тэнгүүд хагталт нь барилгатай давхцуулж хэрэггүй. Тийм ээ. Тэ одоо зүр түүхийг ярих гэж байгаа бол. За энийг одоо жишээ нь авлаа гэж үзэхэд симметрик байдал нь алдагдуулсан байна гэдэг ч юм уу тий. Одоо мэдээж нөгөө миний зүгээр ойлгосноор планинг хийж байгаа нь түүхэн юмыг гаргаж байгаа нөгөө дээгүүр нь түүхэн дурсгал гэдэг юмар ярьж байгаа. Тэгэхээр зургаа өөрөө аим сайн авах хэрэгтэй. Бичвэрээс илүү. Зурагчин сайн байдаг, бичвэрчин сайн байгаад байдаг, зурагчин муу байгаад байдаг бол бас хэцүү. Ялангуяа гэрэл зурагчд бас зарим нь бичиж чаддгүй хүн байдаг, зургаа тайлбарлаж чаддгүй хүмүүс байдаг. Тэгэхээр редактор гэдэг хүн заавал байдаг. Редактор бол зургийг фото эссеийг нь бичиж өгч явдаг. Одоо жишээ нь сүүлийн үеийн олон улсын уралдаанд бол заавал дандаа фото эссе заавал яригддаг. Яагаад энэ зургийг авахар болсон шалтгаан юу юм, эсвэл энэ түүх нь юу юм гэдэг байдлаар стандартууд яригддаг. Тийм болохоор түүхээ хичнээн сайн бичиж байгаа хөдөлмөрийн чинь бол үнэлж юм. Гэхдээ зургаа бас сайн авдаг болчвол би одоо жишээ нь хүн бүрхэн илүү гэсэн. тийм байна. Тэгэхгүй нөгөө сонирхолгүй зураг авчаад идэг тэнгүү түүх бичээд ингээд мэдээлэлээр бөмбөгдөд ихлээр хүн маань өөрөө тэр нөгөө унших ямар ч эмоц хүсэл төрөхгүй гэсэн үг л дээ. Зураг нь өөрөө муу байх тэгэхээр хүчээр ном уншуулад байна л гэсэн үг. Хай гоё л. Тий. Тийм болохоор яаж ч үс энийгээ хөгжүүлээрээ сайн бичиж болж юм. Зураг авчихлаарэ. Зургаасаа авдаг болчвол би ч гэсэн дараа нь дуртай сонгох байхаа гэж. За мэдгүй одоо ингээд 13 хүний зурганд төөрсөн Сэлж шít. Зүгээр 1 2 3 шүү дээ. Тий. 1 2 3. Тэгээ энэ залуу бас амар мундаг байсан. Тэгээ одоо би яг энэ зурган дээр бол бүгдээрээ нэг төрлийн зураг байхгүй байх. Барилгын зураг гэж, архитектурын зураг гэж ярьж болно. Гэхдээ сайн зураг бол байхгүй. Одоо энийг жишээ нь энэ зургуудыг ингээ аваад концепт гэж авч үзээд ярих юм бол бүхэлдээ сайн ажилласан байна гэж хэлэх гэдэг байна. Гэхдээ нэг яг тоочны нэг сайн зураг байхгүй. Тэгэхээр бүх зурагчин гоё жиг сайн байна. Гэхдээ энийг өшөө бүр хөгжүүлээд өшөө сайн болох хэрэгтэй гэж хэлэх гэдэг. Онцгой гой ганц зураг байх хэрэгтэй байдаг. Яг зураг гэдэг неоклассицизмын үеийн барилгууд гэдэг байдлаар үзэх юм бол мэдээж сайн зураг баримт үлдээж чадчихжээ. Гэхдээ сайн үү яг ганц зураг сайн байх хэрэгтэй гэдэг утгаараар үзэх юм бол хэцүү. Тийм байх тий. За тэгээд эндээс болохоор яг надад болохоор энэ зураг ингээд л явах гэдэг.
Өшөө жоохон доороос авч ирсэн. Тэ. Илүү замын талд нь Харааны төвшин ороод ирж байгаа байхгүй юу? Харааны төвшин болцоо. Өшөө доош болохоор энэ төмөр чинь уулнаасаа даваад гараад байна шүү дээ. Энэ хэсгийг 3-2-оор орж ирээ. Тэгээ гүйлтээ ингээд алстаа оруулсан бол шүйлэнгөө. Гүйж байгаа хүмүүс зориулсан гэхлээр яг хайцанд оруулж чадж байгаа гэсэн үг байна. Бабуугийн зураг тий. Тэгэхээр энэ өшөө доод нь цөхөөс. Нүүд маань ерөнхийдөө шугтраад цөөхөдөн зургнууд үлдсэн байна. Тугуулгүй. Айрг хүүхд тахт ингээд аваад иддэг тий. Айрг гişүн. Гişүн тий. За хөнгөс эхэлсэн шүү дээ. Тий. нарны бас гэрэлтсэн. Хоёр утсан. За шууд 1 2 3 гэж шууд хэлчихв. Нэгдүгээр Батгтах. энэ утас 2 Утсан зургаар болчихсон. Энийг хэвлэж чадаагүй байгаа. Энэ гэхдээ манай актив хинэх лавга ням Лавгийн нэм зураг. энэ угаасаа айгүй гоё зураг байсан. Энэ зураг маань хоёрт орж байгаа юм байна. Тэр талбайн тэр зураг баярсан. Батгах нэг орж байна. 3 дахь байр уу? 3 дахь байр гэхээр энийг л оруулчмаар байна. Аль энэ хүүхд хөвтөд яаж байгаа юм? Яагаад? Яг энэ нөгөө яа зургийг ингээд ерөнхий авах нь харахаар нэг Вьетнамын дайны нөгөө зургийг санагдуулаад байна л да. Нөгөө хүүхд энэ Яг нөгөө хөдөлгөөн нь өөрөө илүү хүчтэй болгож байгаа нь өөрөө нэг хүнийхэн дүрслэл нь өөрөө зураг яаж авсан гэхээс илүү энэ хүүхд яагаад өмчлөж байгаа гэдэг байдлаас орж ирж байгаа болохоор сонирхол төрөөд байна. Өөрөө зураг нь ингээд надаас асуулт асуугаад байна гэсэн үг байна. Мэдээллийг дахиж судлах хэрэгтэй гэсэн үг. Нэр юу харагддаг юм шүү дээ. Тэгж л бодсон шүү дээ. За тэгвэл эхний 3 зурнуудаа аваад бусдын челленжмен эхний 3 байр шалгарсан. За 3 дугаар байранд гол тийш шүү дээ. 3 дугаар байранд энэ зураг гамбол боолоо гэд Японоос бол гайхах л ямар шин зураг 3 дугаар байна гарч байгаа. тий. Ингээд хараач. Ямар шин зураг гарч байгаа. гамбал боолоо Баярлалаа. За 2 дугаар нь хийлхэ мартаад ийдсэн байгаа. Энэ яг би зүгээр хэлээ л та. Яг алслалт болох гоё юм те зөвхөн хүн байна, хот байна, уул уус хангаа байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө өшөө дахиад нөгөө гоё илэрхийлэмж гараад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь 3 харилцаа холбоос байгаа. Өнгүүгээр бол хот байхгүй одоо юу гэдэг тий. Гэхдээ байгаль орчин байна. Одоо юу гэх яг нэг өгүүлэмж нэг харилцаа үүсээд байгаа байхгүй юу? Тэгээд хүний яг өөрийнх нь яг ритмч хүртэл яг гоё орж ирж байгаа байхгүй юу? Гоё зураг байна те. Энэ лавга нэмтгээр юм зэрэг. За нэгдүгээр нь Батгах. Одоо яг зүгээр дахиад нэг альтруны редактор гэдэг шиг одоо энэ зургийн тайлбар дээр бол Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн ч юм уу те эдийн засгийн мэдээлэл бичээд энэ зургийг ингээд тавихад бол тэр мэдээллийг унших боломжтой хотын тухай сонирхож байгаа ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд харахад тийм гоё зураг болчихжээ яг тайлбараа бичвэл хүмүүс бол би ингэж явж байгаад ингээд энэ зургийг авсан маа гэж тайлбарлавал сонин санагдах баг. Нөгөө талаас нь болохоор яг эдийн засгийн хувьд ч юм уу юуны тухай ингээд мэдээлэл ингээд өгөөд одоо жишээ нь мод Сибирийн сүлийн гэдэг ч юм уу те модны тухай ингээд бичлээ гэж үзсэн. Очихтой усгүй байгаль орчин уу гэсэн нэг утга агуулгыг гаргаж ирвэл энэ бол сайн зураг болжээ гэж хэлж байгаа. За нэгдүгээр нь Батгахын энэ талбай хэсэгтэй зураг тийм үү? Талбай дээр авсан зураг. энэ ч бол яг андер нөгөө фэйсбүүк дээр шеэрснээр хараад бас үнэхээр гоё байсан л да. Манай Батар нь л ягаа сонгоч ба. Яг энэ нөгөө юу юм? Зураг өөр нөгөө тайлбар хийхгүй шууд ингээд одоо би ингээд энэ зургууд дээр тайлбар хийлээд байгаа шүү дээ. Энэ дээр бол баг тайлбар илүү гэж хэлэх гээд байна. Зүгээр л ерөөсөө зөв Монголын нэг өдөр гээд марцсан шаргуун зураг шиг яг тэрний яг нэг
элемент нь Монголын нэг өдөр гэсэн утгатай. Аа. Тэ Монголд нэг ийм нэг өдөр байдаг штэ гэсэн гоё уурай амьсгалыг санагдуулсан гэх юм уу? Атмосферыг мэдрүүлсэн тийм. За мэдрэмжтэй болж За байна. Батхандаа ямар ч гэсэн баяр үргээ гам болоо лавга нэм төмөр бат утгах те. За одоо дараагийн юм болохоор Гетцо маань 2 3 эрэгтэй хүнийг эрэгтэйчүүд оролцсон өндөр байлгахаар гэсэн 3 эрэгтэй хүнийг шагнана гэдгсэн. Эхний 3 маань баримт нь 2 эрэгтэй орцсон байна. За тэгээд одоо 3 дахь эрэгтэйгийн хүний зургийг эндээ сонгоод өгч сонгох юм. нөгөө шалгарсан шалгарсан зургаас нь шалгарна гэсэн үг тийм. Энэхээр ч Бабу Баатар болж байгаа. Тэгвэл энийг л тавьчихлаа хөдөлмөр. Хөдөлмөрөө. За яа. Арга. ингээд манай 2 сарын гонго зураг авч байгаа. 4 уншиж байна. Өшөө би энэ хүнд бол хэлэхэд бол дахиад яг архитектурын гэрэл зураг гэдгийг сайн судлаад геометри дүрслэлийнхаа хувьд гэх юм уу яг перспективд талаас нь судалж үзээрэй. Тэгээд тэднийг ингээ үзэхлээр би энэ зурган дээр ингэж алдсан байна гэдэг юм уу дахиад хөгжих боломжтой гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгээд энэ төрлийг бол Монголд архитектурын төрлөөр гэрэл зураг авдаг хүмүүс цөөхөн байдаг. Тийм болохоор энийг бас өргөжлүүлж дахиад бүр яг архитектур гэсэн төрөл рүүгээ гүнзгий ороорой гэж хэлмээр. Яасан гоё юм бэ. Тийм. За тэгээд гэрэл зургийн гонго зураг авын челленж юм байна. Одоо шалгуултанд орж гоё юм тайлбарлаж өгч ингэж удаа дараа ингэж шалгуулж байгаа Батөргөл найзтай баярлалаа. Тэгээд уран бүтээлийн их амжилт төсөн өрөөё. Тэгээд Монгол төдийгүй дэлхийд одоо дурсагдах гоё зураг авч одоо өргөлж иднийг баясгаж аваарай. За. Тэгээд нэг удахгүй үзэсгэлэн гарна гэсэн. Удахгүй 6 сарын 13-нд бас 6 сарын 14-нд нэг нь болохоор урлагийн зөвлөлийн редгэр орон зайд нөгөөх нь болохоор Blue Tower-ын нэг давхарт энэ орхлын галерей дээр болох юм. Яг Монгол улс нэг анх удаа жоох Германы Гетогийн санхүүжилтээр Дортмундын их сургуультай хамтарсан гэрэл зургийн анги бий болсон. Тэрний оюутан, магистрийн оюутан, бакалаврын оюутнуудын гар эцний камераар хайсан дээр буулгаад гар аргаар хөвлөж байгаа зургууд тэгт болохоор бас сонирхолтой хоёрыг Монголд яг анх удаа яг аналог гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна гэсэн үг. сонирхож үзээрэй. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.